За тэгээд аврагч төрсөн баярт мэдээг хүн бүр тунхаглах. Итгэгчид аврагчийн төрсөн баярт мэдээг тунхаглах хэрэгтэй. Амен. Хажуудлынхаа хүн хэлээр аврагчийн төрсөн баярт мэдээг тунхаглаарай гэж. Хүмүүс бид сайхан мэдээг сонссны дараа юу болдог вэ? Сайхан мэдээг сонссны дараа. Сайхан мэдээ сонсохоор хүмүүс хэн нэгэнтэй хүн хуваалцсан. Эдгэрхгүй гэж хэлсэн өвчнийг эдгэх боломжтой гэдэг мэдээг сонсвол би яах вэ? Ганцаараа чимээгүй байгаад ахав. Би тэр сайхан мэдээг хүмүүст хуваалцаж эхэлнэ. Дээрээс нь алга болсон хүн олдвол яах вэ? Тэр сайхан мэдээг бид нэр тунхаглан хуваалцсан. Бид нэр баярт мэдээг хуваалцсан. Тэгвэл хүн төрлөختний түүхэнд урд хожид хизээч байгаагүй тэрхүү баярт мэдээг сонссон хоёр бүлэг хүмүүсийн талаар өнөөдөр би та бүхэндээ хуваалцах гэж байна. Эхний бүлэг хүмүүс бол хончид, удаах бүлэг хүмүүс бол мэрэгдүүд байж байгаа. За сая дуун дээр гарлаа. Бас түрүүн бидний бичсэн бичлэг бол ерөөсөө Христ мэндэлсэн түүхийг 4 минутын бичлэг байсан нь. Маш богино хугацаанд маш тодорхой харуулсан. Гоё одоо AI-аар хийлгэсэн видео байна. AI хийсэн байна те. Би бол тэгж харлаа зөв үгүй юу? Манайхан таад хийлгэсэн үү? Тэр сабтайтлын таад үржсэн. Ямар их ажил хийсэн юм бэ? Мундаг байна. Бүгдээрээ баяр хүргэе те. Аюу гоё. За тэгээ би сая хоёр бүлэг хүмүүс гэсэн. Ямар хоёр бүлэг хүмүүс гэсэн бэ? Нэгдүгээрт нь хончид, хоёрдугаарт нь мэрэгдүүд. За эхлээд бид хончдын талаар та бүхэнд уншиж өгье. Лук номны 2 дугаар бүлгийн 8 дугаар ишлээс. Тэр газар хэдэн хончид сүргэн манаад шүрхээр хоноглож байв. Гинэт эзний тэнгэр элч өмнө нь зогсож эзний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэн хончид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэр элч тэдэнд бүү харагтун би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тижээлийн онгоцонд байгаа давуун дүлгийдсэн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэр элч ийн хамт үе олон тэнгэрлэг дайчид үзэгдэж бурхныг магтан дээр өндөрт алдарна. Бурханд байх болтугай. Доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөдөө оцсонд хончид бие биедээ одоо Бэтлехемд очио. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл хэрхэн биелснийг үзэцгээе гэлээ. Тэд яаран явж Мари Йосеф болон тижээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөнөө хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлж бай. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож энэ бүхнийг нандинан хадгалсан юм аа. Өөрсдөд нь хэлсэн ёсоор байсан тул хончид сонссон үдсэн бүхнийхээ төлөө бурхныг магтан алдаршуулсаар буцлаа. Их эзэн Есүс энэ үгийн төлөө бид танд талархаж байна. Таны үгийг бид зүрхэндээ хадгалж амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслаач. Таны үгийг тунхаглах эрх мэдэл тусалгоог та надад зөвшөөрөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бид нар хоёр бүлэг хүмүүсийн талаар үзнэ гэсэн. Эхний бүлэг хүмүүс хэн бэ? Хончид. Сая хончдын шүн хээр хоноо манаад байж байгаа хончид дээр тэнгэр элч ирлээ. За би та нараас нэг асуулт асууя. Хон хээр манаж хонож үдсэн юм бэ нү? 1 2 за 3 за 4 хүн 5 хүн энд бол хон шүн хээр хонож манаж үдсэж. Манаж хонжээ. Одоо тэгвэл миний хоёр дахь асуулт. Тэр 5 хүнээс асууж байгаа шүү. За шүн хоноо хээр манаад хонож байхад чинь ямар нэгэн тэнгэр элчтэй таарсан уу? Хизээчгүй те хизээч таарч байгаагүй. Харин энэ хончид бол хүн төрлөختний түүхэнд анхны бөгөөд сүүлчийн тэнгэр элч нартай таарсан хончид байсан баг. За тэдгээр хончдын амьдрал юу болов? Хончдын хариу үйлдэл ба тунхаглал тэнгэр элч ирэхэд тэдний хариу үйлдэл хончид бол тухайн үеийн нийгэмд боловсрал багтаа итгэл даахуйц бус ариун сүмдч бүрэн орох боломжгүй ийм хүмүүс байсан. Ариун сүмд бүрэн орох боломжгүй гэдгээс нь би тайлбарлаж хэлье. Сүмд хүмүүсийн ордог, Иерусалимийн сүмд хүмүүсийн ордог тодорхой хэсэг газрууд байдаг гэсэн. Энгийн хүмүүс ордог, харь үндэстнүүд ордог, дээрээс нь тахилчид ордог газар гэж. Ариун сүмд бүрэн орох гэдэг нь
тахилчдын орох боломжгүй. Эдгээр тахилчид биш учраас тахилчдын ордог ариун болон ариунаас ариун газар эдгээр амьдралдаа хизээч орох боломжгүй хүмүүс байна. Эдгээр бол сүмд яадаг гэж энэ хончид орох боломжтой. Иерусалимын сүмд 3 хэсэг ийм газар байсан хүмүүсийн ордог. Нэг хэсэг газар нь бол жирийн хүмүүс ордог газар байна. Яг бидэнтэй адилхан жирийн хүмүүс. Хоёр дахь хэсэг газар нь болохоор тахилчид ордог ариун газар гэж байна. Дээрээс нь бас дахиад жирийн хүмүүсээс гадна харь үндэстнүүдийн цугладаг Иерусалимын сүмд харь үндэстнүүд цуглаад залбирдаг тийм газар байсан. Евдээ жирийн хүмүүс цугладаг газар, дээрээс нь ариун хүмүүс цугладаг. Тэгээд ариунаас ариун газар руу тэрүүн тахилч жилдээ нэг удаа ордог ийм газар байж. За тэгээд хончдыг нийгмийнх нь гарал үүслээс болж энэ хүмүүсийг итгэл даах үс бус гэж үздэг байсан. Энэ хүмүүсийн төвшин бол ерөөсөө хонь хариулаа явж байхад болно гэж үздэг. Тухтаа бол энэ хүмүүс боловсрал багтай хүмүүс байсан байна. Хончдын хариу үйлдэл ба тунхаглал. Гэвч бурхан яагаад хаадууд руу бус, тахилчд руу бус, харин эрдэм боловсрал багтай эгэл жирийн энэ хончид руу ирвэ. Энгийн хончид руу тэр яагаад Тэнгэр элчийг илгээсэн бэ? Энэ нэг зүйлийг тодорхой болгодог. Сайн мэдээ бол бүх хүнд зориулагдсан. Амен. Хамгийн түрүүнд магадгүй Тэнгэр элч хаадуудад тухайн үед ирсэн бол эсвэл эрдэм боловсралтай язгууртан сурвалжит гаралтай хүмүүс рүү Тэнгэр элч төрүүлж ирсэн бол зөвхөн Христгэл тэдний хүрээндэл зүйл болох байсан болов. Харин Тэнгэр элч эгэл жирийн боловсрал багтаа энгийн хүмүүсийн дүр төрх болсон хончид руу Тэнгэр элч ирж хүн төрлөختний сонсох ёстой тэр сайхан мэдээг хүргэсэн. Хажуудлынханаас хэлээрэй сайхан мэдээ гэж. Хончдын хариу үйлдэл. Тэд юу хэлсэн бэ? 2:17 дугаар хэсгийг харуул. Хончид тэднийг хараад тэр хүүхдийн талаар юу дуулснаа ярьсан байна. Хончид юу дуулснаа тэд үүнийг хараад мөнөө хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ гэж. Тэд хончид юу хийсэн бэ? Нэгдүгээрт нь хончид сонссон, дуулсан тэр баярт мэдээг өөрсдөө тэр шин Тэнгэр элчнээс сонссон тэр гайхалтай мэдээг тэд нэр эхлээ сонссон. Сонссныхаа дараагаар итгэсэн зүйлээ тэд нэр Майр, Йосеф хоёр дээр очиж ярьсан байна. Эгэл хончдоос бидний авах ёстой сургамж юу вэ? Тэд теологийн мэдлэггүй байсан ч тэд гайхалтай тэдэнд гэрчлэл байсан. Амен. Тэд харсан, үзсэн зүйлээ тэд гэрчилсэн. Амен. Харсан, үзсэн, сонссон зүйлээ тэд сонссон зүйлээ итгээ зогсохгүй итгэсэн зүйлээ тэр хуваалцаж тэд ярьсан. Тэд харсан, сонссон гэдгээ ярьсан. Бурхан биднээс төгс байдал бус дуулууртай байдлыг хүсдэг. Амен. Өнөөдөр би энд байгаа Христ итгэгч нарт хандаж хэлье. Бурхан биднээс төгс байдлыг бус, бүрэн төгс теологийн мэдлэгч бус, харин эгэл жирийн дуулууртай байдлыг Бурхан биднээс хүсдэг. Амен. Хажуудлынхаа хүнд хэлээрэй. Дуулууртай байдлыг Бурхан танаас хүсдэг гэж. Хоёрдугаарт нь мэрэгдийн хариу үйлдэлээс бид нар юу сурах вэ? Мэрэгдийн талаар би эндээс та бүхэнд уншиж өгье. Херод хааны өдрүүдэд Евдэм Бэтлехэм хотноо Есүсийг төрсний дараа дорн зүгээс мэрэгд Иерусалимд хурж ирээд саяхан мэндэлсэн евдээчүүдийн хаан байна. Бид зүүнтэй түүний одыг хараад түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гин. Херод бүх ахлах тахилч болон ард олонний дундах хуулийн багш нарыг цуглуулад Христ хаан төрөх ёстойг лавлжээ. Тэд түүнд Евдэм Бэтлехемд учир нь иш үзүүлэгчийн бичснээр Юда нутгийн Бэтлехемэ Юдагийн дээдсийн дунд чи огтхонч дорд бус. Ард түмэн болох Израилийг хариулах удирдагч чамаас гарах болно гэсэн гэж хариулв. Херод мэрэгдийг нууцаар дуудаж од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бэтлехэм рүү явуулж яв. Тэр хүүхдийг сайтархай олмогцоо надад мэдэгдэх түн би бас очиж түүнд мөргөн гэлээ. Тэд хааны айл дүрийг сонсоод замдаа гарав. Үзэгтэн тэгтэл зүүнтэй тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээ тогтжээ. Тэд одыг хараад үлэмж баяр хөөрөөр бэлхав. Тэгээд гэрт орж их Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад сүгдэн түнд мөргөж эрдэнсийн хайрцгаа нэгээд алт гүгэл мэрийг бэлэг болгон өргөв.
Херод дээр буцаж бүү очгиж зүүдэнд нь бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо гэсэн. Мэргэдүүд гэж хэм бэ? Энд орны мэргэд гэдэг нь зурхаачдыг хэлж байгаа. Зурхаач гэхээр бид нэр одоо цагийн зурхаач нартай андуурдаг. Харин энэ одоо цагийн зурхаач нар биш, харин энд орны мэргэд гэдэг нь тухайн үед байсан одон орон судлаачид гэсэн үг. Одон орон судлаачид. Энэ одон орон судлаачид юу олж харсан бэ гэвэл урд хойжид тэнгэрт байгаагүй шинэ одыг олж харсан. Тэгээд тэр шинэ одыг олж харсныхаа дараагаар энэ зурхаачид судалж хайж гэлсэн. Их сурвалжуудаас тэгээ бусад материалуудаас хайж эхлэх үед тэр шинэ од нь хүн төрлөختөнд нэгэн шинэ хаан мэдлэх талаар тэр хаан нь эгэл жирийн бөгөөд урд бусад хаадаас өөр хаан төрөх талаар сурвалж бичгээс тэр олж мэдсэн байна. Ингээд тэр одыг дагуу явсаар байгаад хүн төрлөخت одоогийн Израилийн газар нутг болох Бэтлехемд тэр од хүрэлцээд хурж очоо тогтсон. Тэгээ тэр газар нь тэр шин төрсэн хааныг бид нар олж очин. Тэр нь Есүс Христ байсан. Очиж минь хүргэсэн байна. Тэд хэн байсан бэ? Мэргэд бол судлаачид, од судлаачид, эдгээр мэргэд бол боловсралтай хүмүүс, мөн чинээлэг нөлөө бүхий хүмүүс байсан. Тэдэнд тав тух байсан, тэдэнд албан тушаал байсан. Мэргэдийн хариу үйлдэл. Гэвч тэд тэрхүү одыг харан тэр хаанд очиж мөрөхөөр хол зам туулсан. Аюултай аялал хийсэн. Хаан Херодын ордонд орж тэд нар амь насаараач дэнчин давхуйц эрсдэл үүссэн баг. Жинхэнэ мөргөл нь золиос шаарддаг. Хажуудлынхаа найз тэлээрэ жинхэнэ мөргөл золиос шаарддаг гэж. Есүс Христийг түрх үед 3 мэргэд гэдэг нь би сая дахиад хэлье. Энэ бол зурхаачид, энэ бол мэдлэг боловсралтай, чинээлэг бүлгийн тэр хүмүүс байна. Эхлээд бид нэр хончид эзэн Тэнгэрэл чин дээр ирсэн бэ эхлээд хончид дээр ирсэн. Харин энэ мэдлэг боловсралтай зурхаачид буюу одон орон судлаачид энэ чинээлэг бүлгийн хүмүүс энэ хүмүүс Тэнгэрт нэг шинэ од гарахыг олж мэдээд тэр одыг судалсаар байгаад тэр нь хүн төрлөختний төлөө төрөх нэгэн шинэ хааны талаар байхыг олж мэдэж тэр хаан дээр очиж мөрөхөөр золиостой мөрөглийг хийхээр явсан. Тэдний хариу Матай 2:11. Тэгээд гэрт орж мөнөөх нялх хүүхдийг их Маригийнхаа хамт байхыг хараад өмнө нь сүхрэн унаж түүнд мөргөжээ гэсэн байна. Өмнө нь сүхрэн унаж нөгөө нэг энэ мэрэгдүүд бол маш юмыг няхуур үздэг. Эрдэмтэн судлаачид. За одоо бидний дунд Монгол Улсын их сургууль сурдаг антропологийн тэнхимд сурж байгаа оюутнууд бас байгаа. Судлаачид байгаа. Тэ? За энэ судалгаа бол өөрөө маш чухал зүйл гэдгийг надаар хэлүүлдэггүй сайн мэднэ. Гэтэл энэ мэрэгдүүд буюу энэ зурхаачд зүгээр нэг одыг олж хараагүй. Олон талаас нь судалгаа хийж үзсний үндсэн дээр Тэнгэрт урд хожид байгаагүй цоо шин нэгэн одыг олж харсан. Та нар шин Тэнгэрт од хардгүй. За Улаанбаатарт од харна гэж баг үлгэр болсон доо тий. Хөдөө гарч од харахгүй бол Улаанбаатарт бол од харах боломжгүй. Утаа унаарандаа дийлдчихэд тий. Та нар Алтан гудас одыг олж харж ирсэн үү? Гарын өргөдөө Алтан гудас одыг харж ирсэн хүмүүс. Алтан гудас од аль зүгийг заадаг вэ? Хойд зүгийг заадаг тий. Алтан гудас од. Тэгвэл яг Алтан гудас од хойд зүгийг заадаг шиг Тэнгэрт нэг урд хожид байгаагүй цоо шин нэгэн од үзэгдсэн. Тэр одыг эрдэмтэн судлаачид судалсаар байгаад хүн төрлөختний төлөө аврагч мэдлэхийг олж мэдсэн. Тэд тэр хаанд очиж юу барьсан бэ гэвэл алт, гүгэл, мэрийг барьсан. Алтыг хаанд барьдаг, гүглийг бурханд зориулан ариун үнэрт энэ одоо давирхаа, модны давирхаа гүгэл гэдэг бол. Энэ модны үнэрт давирхааг бурханд зориулж үнэрт утлаг өгүүлэхэд тахилчид үргэлж хэргэлдэг. Ийм гүглийг зориулсан. Мир нь болохоор ариун үнэрт одоо тос байж байгаа, сайхан үнэртэй тос. Энэ нь Есүс Христийн заримдаа судлаачид юу гэж үздэг бол оршуулганд нь зориулж бэлтгэж энэ тосыг бэлгэлсэн гэж үздэг. Тэгэхээр хаанд зориулсан алтыг, бурхан зориулсан гүглийг Есүс Христ хүн төрлөختний гэм нүглийн төлөө загалмаан цовлогдоод нас ороод дахин амьлахыг бэлэгдэн, загалмаа цовлогдохыг нь бэлэгдэн мирт буюу ариун үнэрт тосыг энэ мэргэд Есүс Христэд зориулан бэлгэлсэн байна.
Эдгээр бэлэг нь зүгээр нэг зүйл бус итгэлийн тунхаглал байсан. Мэргэдээс авах сургамж маш энгийн. Мөргөл гэдэг зөвхөн дуулах биш. Энэ нь амьдралаа өгөх тухай байгаа. Амен. Өнөөдөр та Есүс Христ мэндэлсэн энэ өдөр би Есүст итгэдэг хүмүүст хандаж хэлмээр. Чи Есүс Христэд хараахан амьдралаа өгөөгүй байгаа бол яг одоо танд боломж байна. Есүс Христэд амьдралаа өгөөрэй. Есүс Христэд амьдралаа өгөлгүйгээр цуглаанд явдаг олон хүмүүс байдаг. Тэд нар үйлчилж чаддаг, тэд нар гоё зүйл хийж чаддаг, магадгүй сайн зан чанартай болж өөрчлөгддөг баг. Гэхдээ Есүс Христэд амьдралаа бүрэн өгнө гэдэг нь тис ондоо зүйл шүү. Түүнийг хаан химэн хүндэлж хүн төрлөختний цор ганц аврагч гэдэгт нь, гин нүглийн цор ганц төгс тахил гэдэгт нь итгэж миний гмийн төлөө, миний гин нүглийг уучлахын тулд, гин нүглээс намайг салгахын тулд, гин нүглэлтэй холбоотой бүх хараалаас намайг чөлөөлөхийн тулд энэ хорвоод Есүс Христ мэндэлсэн гэдэгт итгэх нь өөрөө амьдралаа бүрэн мөргөж байгааг илэрэл. Амьдралынхаа бүх зүйлийг Христэд тэгээд бүрэн захируулах талаар ярьж байна. Бидний хариу үйлдэл юу вэ? Хончид амаараа хүлээн зөвшөөрсөн. Мэргэд үйлдэлээрээ тэднийг тунхагласан. Тэгвэл бид хоёулангийн хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр бидэнд тавигдах эхний асуулт, бид Христ мэндэлсний баярыг ёслол болгон өнгөрөөж байна уу? Эсвэл хариу үйлдэл болгон амьдрч байна уу? Би ёслол болгон өнгөрөөж байна уу? Би мэндэлсний баяр зүгээр нэг гоё баяр уу? Эсвэл танаас та биднээс хариу үйлдэл шаардж байгаа. Есүс Христ би таныг жинхэнэ аврагч эзэн хэмээн хүндлэн мөрөхийг хүсэж байна гэсэн хариу үйлдэл. Христосийн жинхэнэ утга нь юу вэ? Христийн хайрыг бодтойгоор үзүүлэхэд оршино гэж. Тэгвэл яаж бодтойгоор үзүүлэх вэ? Есүсийн эрэлтийн үгээрээ тунхагл, гэр бүлдээ, найз нөхөддөө, бусад хүмүүс Есүс Христ хүн төрлөختний төлөө аврагч эзэн мэндэлсэн гэдгийг тунхагл. Амен. Өнөөдөр бидний дунд бас зарим нь найзынхаа урилгыг авч энэ газар ирсэн хүмүүс байгаа. Тэгвэл би та бүхэнд хандаж хэлье. Есүс Христ чамайг аврахын тулд мэндэлсэн юм аа. Амьдралаараа тунхагл. Христэд итгэдэг хүмүүст хандаж хэлж байна. Уучил. Хэн нэгнийг чи уучлах шаардлагатай бол энэ өдөр, энэ цаг хамгийн сайн боломжит зүйл. Энэр хэн нэгэн хүнд тусламжийн гараа сунг. Хэн нэгэн хүнд тусал. Энэ Христ мэндэлсний баяраар хэн нэгэнд итгэлийн бэлэг өг. Цаг заваа анхаарлаа зориул. Хэн нэгэн хүнийг зүгээр сонс. Хэн нэгэн хүнд итгэлийн гараа сунг. Цаг заваа зориул. Дүгнэлт. Есүс ирсэн түүх. Есүс ирсэн. 2000 жилийн өмнө Есүс ирсэн. 2000 жилийн тэртээ. Тэгвэл энэ түүх тэгээ дуусаагүй. Харин энэ түүх өнөөдрийн хүртэл үргэлжилсээр байна. Амен. Есүс ирсэн. Есүс хүн төрлөختний төлөө хүн төрлөختнийг аврахаар мэндэлсэн гэдэг энэ мэдээ өнөөдрийн хүртэл хүчин төгөлдөр хിവэрэ байна. Амен. Одоо бидний ээлж хончид шиг бид харсан гэж тунхаглах уу? Мэргэд шиг сүхрэн мөргөж амьдралаа өгөх үү? Христосийн баяр бол хариу өгөх баяр юм аа. Амен.